За. За мэдсэн. Friends 360 Street Club-ийн техник шинжлэх зөргөө байна. За хэдүүлийн өнөөдөр мэдээж дөрмийнхээ ёсоор анализнаас энэ 7 хоног мэдэн үдээс эхэлнэ. За ерөнхийдөө бол өнөөдрийн байдлаар хэдүүлэнгийнх нь энэ 7 хоногийн байдлаар өнөөдөр бол мэдээж мэдээ бол USD дээр бол бол мэдээ бол алга байна. Хоёр дахь өдрөөс ерөнхийдөө бол ECB President Lagarde speak. За Richmond Manufacturing Index гарах нь байна. За тэгвэл 3 дахь өдрөөр ерөнхийдөө бол хөдөлгөөн маш тийм савлгаатай хэмжээний хөдөлгөөн байх боломжтой. Франц дээр, Герман дээр, ер нь Европын орнууд дээр гэсэн байдлаар ерөнхийдөө бол мэдээнүүд гарч ирнэ. Америкийн талаас Flash Manufacturing PMI, Flash Service PMI гэсэн мэдээнүүд ерөнхийдөө бол гарах нь байна. Оройдоо 10 цагаас New Home Sales гарах нь байна. Нөгөө талдаа 4 дахь өдөр нь болохоор 8:30-аас Unemployment Claims, Core Durable Goods, тэгээд Durable Goods Order. За тэгээд 10 цагаас Existing Home Sale гарах нь байна. За 5 дахь өдөр Америкийн бирж дээр ерөнхийдөө бол нэг тийм амар том хэмжээний хөдөлгөөнүүд бол нэг байхааргүй харагдаад байгаа. Харин CAD дээр бол мэдээнүүд байгаа. Швейцар франк дээр бас мэдээнүүд байгаа. Британи дээр бас ерөнхийдөө бол мэдээнүүд байх шинжтэй харагдаж байна. За тэгэхэд China, за ерөнхий Аз дээр бол банк холдей дээр байгаа. Тэгэхээр хөдөлгөөний хэдүүлээ нэг тийм амар дөргиж хөдлөнө гэж харах шаардлага бол байхгүй. Харин оройдоо л юу болох юм гэхээс. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд юу яригдаж байгаа вэ гэхэлэр өмнөх 7 хоногийн нэгт хавцаа энэ хэсэг ерөнхийдөө бол доошоо сэтэрч чадахгүй бол ингээд алтуул дэшиг 3400-ыг үргэлжлүүлнэ гэсэн. Одоо бол ерөнхийдөө бол 3400 гэдэг ханш бол орж ирж байна. За энэ хэсгийг ерөнхийдөө сэтэлж чадахгүй л гэж ирж байсан. За дээдлийнх нь хэдүүлэнгийнх нь хугарлын цэг 3350-д 40-д гэсэн цэгүүд байсан бол гол том хугарлын ерөнхийдөө бол 55-аас орж ирсэн. За тэгээд доошоо хэдүүлэнгийнх нь үргэлжлүүлэх 33,300 гэж харж ирсэн бол доошоо үзүүртэй. Яг энэ хэсгийг бол бүтэн шалгалжуулж чадаагүй. За тэгэхээр хамгийн доотлын үзүүр нь 3283 гэсэн үзүүрийг хийгээд дэш үргэлжлүүлэх өссөн. Гэдэг нь одоо жишээлбэл 4 сарын 17 гэдэг чинь өмнөх 7 хоногийн за дөрөвт хавцаа ерөнхийдөө бол нэг шалгалтыг дэш өсөлтийн бариллаа шилжсэн. За өнөө өглөөний байдлаар бол алтуул өөрөө том хэмжээний гапт орж ирсэн. За ингээд хэдүүлэнгийнх нь 166-г шалгаж байгаа. Тийм байдалтайгаар.
Зэн уучлаарай. За хэдүүлэнгийнх нь одоогийн байдлаар 200-ийн шалгалтыг хийж амжаагүй. Ерөнхийдөө бол наанаас 14-ийн дутаалтаар буцна гэж харж исэн бол ерөнхийдөө бол дэш үзүр ороод ирсэн. 200-аас ерөнхийдөө бол дутаацсан гэж хэдүүлээ харж болохоор. За 200-аар дутаасан шалтгаан ерөнхийдөө бол энэ хэсгийн зурган дээр байсан. Хэдүүлээ одоо бол угаасаа зурж үзнэ. За тэгэхээр энэ хэсэг дээр ерөнхийн нэг 161.8 гэсэн шалгалтыг хийгээд дэшигээ буцалтын хөдөлгөөн үүссэн. Одоо хэдүүлэнгийнх нь байлах гол байвал 3443 дээр байгаа. Энэ хэсэг дээр. За энэ байн дээр энэ 7 хоногийн 2 дахь юм уу 3 дахь 4 дахь хавцаа ерөөдөө бол очсон байх ёстой гэсэн тамиг хэдүүлээ гаргана. За тэгэхээр энэ дэшигээ заавалчгүй нэг хөдөлгөөн хийгээд дэшигээ заавалчгүй гарах ёстой гэд хэдүүлээ ийшээ 3 дахь 4 дахь гэхэд гарсан хойно нь хэдүүлээ алтыг ерөөдөө бол хансан гэж үзнэ. За тэгвэл нөгөө талдаа яг энэ өсөлтийн хувьд юу болж өнгөрөөд байгаа юм бэ гэдэг шалгалтыг хэдүүлээ заавалчгүй хийх ёстой. За тэгэхээр энэ шалгалт эхнийхээ ээлжинд мэдээж 14 хөдөлгөөнөөр хийгдсэн. Дээдлийн ханалт нь өөрөө 38-ийн илүү хийгдсэн. 38-ийн илүү өөрөө 14 гэж орж ирээд одоо 50-ийн хугарал дээр байгаа гэж хэдүүлээ харж байна. За тэгэхээр энэ чинь салцаавалчгүй хугарах ёстой байсан ерөнхий хугарал бол болцсон. За одоо жишээлбэл 50-ийн хугарлыг хийцэн бол дээшгээ заавалчгүй нэг үргэлжлүүлэх ёстой гэж хэдүүлээ үзэж болдог гэсэн үг. За энэ хэсгийг хийдүүлээ заавалчгүй харнаа. За энэ хэсгийн илүүгийн хөдөлгөөн маш гоё цэвэрхэн орж ирсэн. Энэ хэсгийн илүүгийн хөдөлгөөн маш гоё цэвэрхэн орж ирсэн. Энэ хэсгийн хөдөлгөөн ч айгүй гоё цэвэрхэн ороод ирсэн. Тэгэхээр хэдүүлээ энэ чинээс заавалчгүй нэг илүүгийн хөдөлгөөн шалгаад доор 14-ийн тоталтаар шалгасан хөдөлгөөн энэ чи 108-аар нэг шалгагдаж орж ирсэн. Дараагийн хөдөлгөөн 3412 гэсэн цэгээс нэг хуурах ёстой гэж хэдүүлээ үзнэ. Заавалчгүй. Тэгсний дараа доор 86 за ингэж орж ирснээр за нэг 23 гэд хэдүүлэнгийнхэн дараагийн цэг баталгаажиж байгаа. Одоо бол алтуул нэг баг зэргийн хуурал хийгээд дэшигээ зүтгээд 3443 48 гэсэн ханшнуудыг ерөөдөө бол бүрэн бариад авах хэрэгтэй. Тэгвэл жижиг цагийн зургийг хэдүүлэнгийнх нь харж байгаа байдлаар бол энэ хэсгийн зураг бол угаасаа тодорхой ойлгомжтой биелсэн. Тэгвэл биш үү нөгөө талдаа энэ хэсэг яг юу болоод байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ ерөөдөө бол харна гэсэн үг. Энэ хэдүүлээ энэ доороос энэ хөдөлгөөнийг хэмжиж үзсэн бол энэ доороос энэ дээдлийн сүлж хөдөлгөөнийг хэмжиж үзэх хэрэгтэй. Энэ сүүлчийн хөдөлгөөний имжилт өөрөө 38.2 дээшгээ гарлаа гэхэд 14-ийн хугарлыг хийцэн бол дээшгээ заавалчгүй нөгөөдөг чинь 3420 эдийн цэгийг заавалчгүй зааж байгаа. Тэгэхээр энэ хэсэг рүү заавалчгүй нэг орж ирчээд нэг хуурах хэрэгтэй гэсэн тамгийн хэдүүлээ заавалчгүй баримтлана гэсэн үг. За тэгвэл 15 минутын зурган дээр энэ хэсгийн уналт яг ямар хэмжээний үйлдэл хийсэн бэ гэдгийг хэдүүлээ харж байна. Энэ зургуудыг хэдүүлээ заавалчгүй устгана гэсэн үг. За тэгвэл биш үү? Энэ хэмжээний уналт яг юу болоод өнгөрцөн бэ гэдэг чинь эн чин 4-өөс ерөнхийдөө нэг 5 дахь хүртэл уналт үргэлжлээд дээшээ нэг ингэж гарсан. Эсвэл 3-аас 4-ийн оронд нэг ёроол хийгдсэн энэ ёроол. За тэгвэл биш үү? Дээшгээ хэдүүлээ энэ хэсгийн зургийг татаж үзээд шалгалт энэ чи цэвэрхэн харагдана. 138.2 23.6 гэсэн бол эхний хурлын цэг хамгийн хувьд бол хандсан. Хурал гэхдээ орж ирээгүй. Тэгвэл дараагийнх нь хэдүүлэнгийнх нь байлгацсан хэдрүү байх боломжтой юм бэ гэдгийг хэдүүлээд хамгаалж болно гэсэн үг. За тэгвэл биш үү дараагийн хурлын цэг хаана байгаа вэ? Мэдээж хэдүүлэнгийнхэн сая хараад байсан. Өмнөх 7 хоногт иржсэн 3478 гэсэн ханш бол угаасаа гарч ирэх ёстой гэсэн таамгаар хэдүүлэн мэдээж энэ дээдлийн ханшиг гаргаж ирж байгаа. Яг энэ 176.4 ханшиг гэсэн үг. За тэгвэл энэ чинь ханш өөр 161.8-аас нэг хугарал орж ирээд ийшээгээ бүтэн гарч ирэх боломжтой. Эсвэл наанд 14-ийн дутаалтаар 3417 гэж дуусгах юм уу? Илүүгээр 3435 гэсэн ханшаар дуусгах ёстой гэсэн таамаг хэдүүлээ барина. Хэрвээ дэшг явсан тохиолдолд хэдүүлэнгийнх нь хувьд 3445 гэсэн цэгүүдийг гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ цэгүүдийг хэдүүлээ заавалчгүй алтны хувьд бол анхаарах ёстой. Тэгвэл хэдүүлэнгийнх нь хувьд яриад байсан долларын индекс хаана яваа вэ? За долларын индекс бол мэдээж энэ хэсгийн хугарлаа бол ойлгомжтой бол хийцэн. Тэгвэл энэ хэсгийн
шалгалтыг мэдээж хийцэн гэдгийг ярьж байсан. Цаашдаа долларын индекс өөрөө доошогоо 95-аас 93-ын хооронд ихний орол бүрдэх ёстой гэж хэдүүлээд хаамжилж байгаа. За энэ нь ойролцоогоор 2-7 хоногийн дараа ч юм уу болох боломжтой хөдөлгөөн. 2-7 хоногийн дараа гэхэд 93-аас 95-аас 93-ын хооронд очих ёстой. Эсвэл боллоо гэхэд дахиж нэг 7 хоног сунах хэрэгтэй гэсэн хамгийн хэдүүлээ заавалч барина. За тэгвэл хэдүүлэнгийнх нь хувьд ойлыг ямар байрлалтай байгаа юм бэ гэдгийг бас нэг харах нь зүйтэй. Ойл хэдүүлэнгийнх нь яриадсэн 63 гэдэг ханшиг бол ороод ирсэн байгаа даа. 63-аас 64-ийн хооронд гэсэн ханшиг бол заавалчгүй хатгаад ороод ирсэн байгаа даа. За энэ хэсэг заавалчгүй дээшгээ нэг шалгалт байсан. 65 руу заавалчгүй нэг шалгалт байсан. Ойл дээшгээ энэ ханшаа өөрөө 65 руу гарч ирч чадах уу гэдэг хамгийн том асуудал болж өрнө. Эсбүгс энэ 63-ын хэсэг ерөнхийдөө бол хэдүүлэнгийнхаа дээр байлах бай болж дараад хэдүүлээ ерөнхийдөө бол хандлтын байр суурь дээр ирчихсэн. Одоо цааш нь үргэлжлүүлээд унгаана гэж хэлж байна. Энэ хэсгийг зүгээр л нэг жижиг хэмжээний үзүүр гэж хэлж байна. Жижиг хэмжээнээс 100 пип гэдэг ш. За тэгвэл энэ хэсгүүдийг хэдүүлээ заавалчгүй байлнаа. За хэдүүлэнгийнх нь яриадсэн 63-ын үзүүр бол заавалчгүй эвдэгдсэн дээшгээ ерөнхий үзүүр 64 рүү гарч ирсэн. 65-ыг хэдүүлээ хараахан арайхан сэтэлж чадаагүй. Ойл дөрөв ерөнхийдөө бол ерөнхий гапта орж ирсэн. Өнөө өглөө. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхааралтай байх хэрэгтэй. За тэгвэл нэг цагийн зургаар хэдүүлэнгийнх нь яг энэ даталтаар бол 61.8 бол заавалчгүй дутаацсан. 61.8 чи хэдүүлэнгийнх нь хувьд 65.74 гэсэн анш байсан. За ойл энэс цааш ингэж үргэлжлүүлээд унах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд яриадсэн доошоо 52-оос 52 гэдэг ёроол тэгээд 45-аас 46 гэдэг ёроол орж ирэх боломжтой гэж ирж байсан. Гэхдээ 45-аас 46 гэхээсээ илүүтэйгээр 52-ын ёроолыг бүтэн бүрдүүлчихэд буцаад төсөлтийн режимд орж болно гэсэн тамиг хэдүүлээ тавьж болно гэсэн үг. За тэгвэл хэдүүлэн ямар ч байсан анхааралтай байх нэ. За энэ бол баг цагийн илүү баг цагийн зураг. За ерөөхдөө бол дээр 261 276.4 гэсэн цэгүүдээр ерөөхдөө бол бүрдсэн. Тэгэхээр хэдүүлэн ямар ч байсан анхааралтай байх нэ. За UST-ийн хувьд хэдүүлэнгийнх нь дээдлийн үзүүрийн шалгалт бол хийгдсэн. Европын хувьд бол 18.100 дээр эртгээ ирсэн. За энэ хэсгийг сэтлэхгүй юу гэдэг л хэдүүлэнгийнх нь хувьд гол анхаарал болж өрнө. Хэрвээ сэтлээд доошоо явлаа гэх юм бол хэдүүлээ бол заавалчгүй доошоогоо энэ хэсэг рүү заавалчгүй нэг явж ирэх боломжтой. Гэхдээ эхний ээлжинд ийшээ орж ирэх ёстой гэсэн намайг хэдүүлээ заавалчгүй барина. За тэгвэл энэ баярлалаар хэдүүлээ заавалчгүй. За энэ 7 хоногт ерөөхдөө бол арилжих сүртэй байгаа гэсэн үг. За тэгвэл үү штэ 4 цагийн байдлаар Nasdaq-ийн хувьд юу болж хүрээд байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ нэг ажиглаад хараатах юм. За 4 цагийн байдлаар ерөнхий зураг хаана явсан бэ гэхлээр эхний ээлжинд энэ хэсгийн зураг ерөнхий зураг байсан. Мэдээж дээдлийн үзүр өөрөө 38.2 дөнгөж жоохон илүүтэй. Тэгэнгүүт доор гарч ирсэн үзүрч өөрөө нэг иймэрхүү байдалтай том үзүр хийсэн гэж хэдүүлээ харж болохоор. Том үзүр гэхээсээ илүү хандлтын техник шалгалт. За тэгвэл энэ чинь 161 гээд бүр хаа байсан 14-ийн тоталтаар 200-аас 14-ийн тоталтаар орж ирсэн хөдөлгөөн байна. Хэрвээ ёроолыг үзүрийг ингэж татах юм бол нөхөр өөрөө 261-ээр ерөнхийдөө бол хандсан. Буцаж орж ирж 86-аар дахин шалгасан 161.8-ыг сэтэлж чадаагүй дээшгээ гараад ирсэн. За ерөнхий ийм хэрэлтийн байдал үүсээд одоо өнөөдөртөө бол ингээд 161.8-ыг сэтэлж байгаа. Хэдүүлээ заавалчгүй Nasdaq дээр айгаадах шаардлага байхгүй гэсэн үг. Гол харах ёстой хэдүүлэнгийнх нь хөдөлгөөн 18.060. За энэ чинээс цаашгаа заавалчгүй нэг хугарал хийгээд дээшгээ өндөх ёстой. Өндөснийх нь дор дахиад дээрээсээ уналт орж ирэх ёстой гэсэн тамиг хэдүүлээ харж болно гэсэн үг. За дээшгээ гарч ирэх хөдөлгөөн Nasdaq-ийн хувьд бол ерөнхийдөө бол за нэг 19.100 байж болох уу эсвэл 18.900 руу гарч ирэх үл гэдэг хэдүүлэнгийнх нь асуудал болж байна. Энэ хэсгүүд рүү ерөнхий Nasdaq-ийг байлаад хэдүүлээ дуусгах боломжтой. Тэгвэл энэ хэсгийн уналтын хөдөлгөөнөөс хэдүүлээ нэг үзүүрийн нэг шалгалтаараа цэгүүдэ гаргаж ирж болно гэсэн үг.
За тэгвэл хэдүүлэнгийнх нь хараад байгаа хөдөлгөөн 61.8-ийн хөдөлгөөнөөс 38-ийн хооронд шидэж байгаа хөдөлгөөн. Дээшээ гарч ирэх боломжтой хөдөлгөөн өөрөө 19,863. За дээшгээ сэтэрлээ гэх юм бол 19,567 гэсэн анш руу хэдүүлээ харж болж байна. Наан хугарах хөдөлгөөн нь өөрөө 18,490 гэсэн 3 цэгийг хэдүүлээ ерөнхийдөө бол өсөлтийн хөдөлгөөнд нь барина гэж хэдүүлээ таамаглаж болно. Хэрвээ энэ хэсэг шууд сэтэрх юм бол хэдүүлээ цаашаа үргэлжлүүлээд Nasdaq-ыг 800-аас 1000 долларын хөдөлгөөнөөр унгаана гэсэн тамгийг хэдүүлээ ерөөдөө бол тавьж байгаа. Ерөөдөө бол энэ байрлал руу. За тэгэхээр энэ ерөөдөө бол дээр 76.4-ийг дутаасан шалтгаанаар ерөөдөө бол энэ 23-ын хэсгийг дутаагаад ч юм уу эсвэл илүү гаргаж орж ирэх боломжтой гэдэг тамгийг хэдүүлээ барьж болно. За ерөнхий анализ бол иймэрхүү байдалтай байна. За тэгээд хэдүүлээ энэ 7 хоногийнхан 3 дахь 4 дахьс дахиад эргээд уулзцгаана. За арилжаачтай амжилт хүсье.